манай энэ нийслэлийн их л бяртаа байна да та нар. Энд чинь бас нэг төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл газар штэ. Та нар энд ингэж даналцж байгаа бол ард иргэдийг бол дуусгаж байгаа штэ. Загнахгүйгээр ажил хийж болдгоо штэ үгэн. Загнаа дарамтлаад л одоо бүх юм хийгээд болоод идэг гэж харагдаад байгаа бол бас болохгүй л дээ. Стресстэй байгаах, ачаалттай байгаах, дийлэхгүй байгаа бол болчих хэрэгтэй. Дийлээд байгаа бол даналцаад байхаа болцгоо. Та нарыг төрд үйлчил гэж томилж байгаа болохоос таарсан болгоно загнаад гэж одоо бас сонгоогүй гэдэг нэгдүгürt хэлье. За хоёрдугаарт манай ажлын хэсгийнхэн бол сайн ажилласан байна. Зүгээр би энэ засгийн газар чиглүүлэх тухай тогтоол дээр нэг 2-3 асуудал хэлчихмээр байна. Нэгдүгээрт бол бид нар ингээд яг татвар хураамжийн одоо санхүүгийн аргаар нь бас ингээд боомлох ч гэдэг юм уу, хязгаарлах ч гэдэг юм арга хэмжээ авах нь гарцаагүй гэж үзээд байгаа бол нөгөө талд нь хувилбар нь юу юм? Ямар ч гарцгүй юмар аваачаад татвар хураамжийг чинь нэмнэ гэж шахахаасаа гадна тэгвэл одоо энэ ард иргэдээ зорчихт нь өөр юу хэрэглүүл хөнгөлттэй байх юм. Өөр хаагуур явуул болох юм. Нийтийн тээврийнх нь одоо үйлчлэгийг тэгж сайжруулмаар байна. Энэ гадуур ингээд хаасайгүй ингээд хайцсан байгаа энэ мопедуудыг ингэж зохицуулмаар байна. Хийж байгаа тэр үнэтэй тэр мундаг сайхан чулуун бордюрнууд чинь яаж хийгдсэн байгааг та нар хардггүй. Тэр тапа гэж жетгээд мопедууд байгаа би байнга ундгийг. Та нар унаад яваад үзээрэй. Тэр чулуун бордюрнууд чинь тэр мопедууд бүдрээд годроотоод унаад өгчих хэмжээний ийм өндөр босгохдоо стандарт байхгүй. Тэр замын залгаануудыг хараараа та нар өөрсдөө гараад хар. Өөрсдөө тэр мопед унаад явуул та нар. Үзээч. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг явуулаад өөрсдөө тэр тэрэгэн дээр нь суугаад харал та. Үзээч. Хүн явах аргагүй ш надах чинь. Мопед битгээл хөгжлийн бэрхшээлтэй иргэн битэл зүгээр энгийн хүн ингээд эрүүл саруулхан алхаад явхад бүдрээд унахаар юмнууд хийцэн байгаа ш. Тэр энэ болно гэж штэ. Окей. Та нар ингээд хамаагүй ингээд татвар хураамж нэмээд хиймээр байна. Арга нь энэ байна. Тэгвэл нөгөө талд нь татвараа төлөөд орж ирсэн орлогыг нь хаашин зарцуулах юм бэ? Зарцуулж байгаа бол ямар стандартаар зарцуулах юм бэ? Энийг энэ тогтоолд нь бас тусгамаар байгаа байхгүй бид нэр. Тэгэд өгчмөр байгаа юм. Орж ирсэн орлогын 50%-ийг явган замыг сайжруулах. Эсвэл одоо энэ мопед энтерод одоо зарцуулах юм зарцуулна марцуулна. Ийм чиглэлийн тогтоол бид нар гаргаж ийн гэж сонголттой болгомоор байна шүү дээ. Альтернатив гаргаж өгмөр байна шүү дээ. Тэгэхгүй зүгээр л мөнгөний одоо татврын нэмж авна гэх юм бол хүмүүс уурлаа шүү дээ. Уурлаа шүү дээ. Зөвхөн зам заснаа гэнэ. Зам л нэмээд засаад байвал машин нэмэгдээл юм. Өөр гарцгүй. Бид нар чөлөөт арчсан тогтолцоонд ажиллаж амьдарч байгаа хүмүүс эрх чөлөөтэй хүн юугаа худалдаж авах нь тэр ард иргэдийн асуудал байхгүй. Ард иргэдийн асуудал. Тэгэхээр өөр сонголтыг хэдүүлээ гаргаж өгөх тал дээр энэ тогтоол дээр бас юмнууд тусгамаар байна. Дахиад энэ дээр бас ярилцъя гэсэн ийм л одоо саналтай байна. За баярлалаа. За